Сексийн мухарсаг. Сексологчид гүн ухаантан эрдэмтдийн хамгийн ихээр сонирхож ирсэн сэдв нь секс, хүний сексийн амьдралын нууц юм. Британий угсаа залгамжлагч хунтаажийн хөхүүлэхийг уран үгээр хөөрөгдөн бэлгийн харилцаанд орох оройтой. Ингүүл хөхүүлэхийн сүүгээр дамжин бэлгийн харилцаанд орсон эрэгтэй хүний муу чанар хунтаажид дамжин дээд төрөлт хаадын цусыг бузарлана гэж үздэг байжээ. Европт эртээр үеэс эхлэн өнгөрсөн зууны ихэнх хүртэл баруун төмсгөний үрийн шингэнээс хүү гардаг, зүүн талынхаас охин төрдөг гэж төөрөлддөг байв. Агуу Аристотель энэ таамгийг батлахын тулд аль нэг төмсгийг нь авч хаяад бүгд хүү эсвэл охин төрөх эсхийг бүртгэх туршилт явуулах санал тавьжээ. Орчин цагийн хит хуучинсаг ягшмал үзэлтэй эрдэмтдийн хувьд сексийн талаар хачин мэдэгдэл хийж олонний анхаарлыг татах, рейтинг өсгөх сайхан талбар байдаг нь мэдээж. 1821-с 1890 онд амьдарч байсан Ричард Бёртон нь ижил хүйстэне сонирхох үзэгдэл нь дэлхийг бүслэн оршдог сотод бүсэд төлөрч байдаг гэсэн өвөрмөц нээлтийг хийж байв. 1927 онд Уильям Смит нь эмэгтэй ба эрэгтэй хүмүүс хоорондоо эрс ялгаатай өөрөөр амьтдаас үүссэн гэдэг онол дэвшүүлэн дуйлаан тарьжээ. Энэ онолыг нь 1980 он хүртэл нэлээд нэртэй шинжлэх ухааны том сэтгүүлээр хэлцдэг байсан аж. Өрн дахны ангаа ухааны эцэг гэгддэг Гиппократ нүүдэлчин скифүүдийг олон цагийн турш морь ундаг байснаас болж бэлгийн сулралд орон мөксөн гэж үздэг. Харин Польш гаралтай 2-р Иоанн Паул Пап ламтан өөр хүний эхнэрийг төдийгүй өөрийн эхнэр лүү тачаадсан шуналдаа арц чулуудахыг гэр бүлийн хүнээ мэхэлсэн бэлгийн ёс бус харилцаа гэж мэдэгдэж байв. 2006 онд лалын ертөнцид нэлээд алдартай Рашад Хасан гэгч айлдвар гаргаж лалын шашинт гэр бүлийн хосон сексивээр заавал хувцас өмссөн байх ёстой. Нүцгнээр секс хийж байгаа гэр бүл биш тэднийг эхнэр нөхөр гэхгүй гэжээ. Барбара Картлан гэгч алдартай бүсгүй хормын анхны шөнө сүүтэрийнхээ амар бузар эргэтэн санамсаргүй гар хүрхээс болгоомжлох үүднээс шөнө цагаан бэлэн өмсөж байх саналыг хүүхнүүдэд тавив. Тэр бээр эмэгтэй хүн боловсралтай байх нь умайг гатан хүүхэд төрүүлэх чадваргүй болгодог гэсэн анхаарал татсан зүйл батлахыг оролдсон аж. Мөн сексээс таашаал авахгүй байх нь хамгийн ёс зүйтэй зөв секс гэсэн онолж гаргажээ. Их Британий Виктория хатан хааны үед язгууртан хатагтай нарыг эр нөхөртөөгөө загас наадуулах үеэр дээш харан хэвтээд Английн тухай бодохыг зөвлөдөг байв. Үүний дээр Виктория хатан хааны үед үнсэлтийг ёс бус гэж цээрлж байлаа. Энэ мэт өрмөц тайлбараар албан ёсоор эхнэр болсон хосуудын сексийг Их Британд хүртэл хавчиж боодог байж. Тэр үед эхнэр нөхөр хоёрын хит их тачаадан таашаал авч хийсэн сексийн дараа төрсэн хүүхэд бие махбодын хувьд эрэмдэг, сэтгцийн өөрчлөлттэй, муу ёрын сүнс сатан шиг төрөх аюултай гэж үзжээ. Таашаал аваагүй сексээс төрсэн хүүхэд ч элдв эмгэгтэй төрөх аюултай гэд хурцлыг заавал хийх ёстой зүйл ба сэтгэл ба биеийн дээд зэргийн таашаал гэсэн хоёр туйлын аль нэг тийш хазайлгүй дундуур нь хийхийг зөвлөж байжээ. 19-р зууны үеийн Европын эмч нар гэр бүлийн хосуудын секс жилдүү аюул ихтэй гэж үздэг байв. Ингээд зарим нь хормын дараах анхны шөнө хосууд ядарсан эсвэл согтуу байдаг тул секс хийхгүй байх. Зарим бүр хормоос хойш бүтэн жил хүлээж байгаад секс хийхийг зөвлөдөг байжээ. Мөн залуу атагтай нарыг амьдралынх нь эхний 20 жилийн турш гэрэлтээс өмнө бэлгийн харилцаанд орохгүй байхыг зааж сургасан байдаг тул анхны шөнө гинэт сексийн харилцаанд орсноор сэтгэл санааны хүчтэй шок авч зүүдэндээ явдаг сэтгцийн өвчтэй болж магадгүй гэсэн онолч түгээмэл дэгдэв. Ер нь Христийн шашин секстэй холбоотой юм болгонд их хатуу ханддаг байв. Үр тогтоолгүй зөвхөн таашаал авахын төлөө хийгдсэн хуурцал, гомосекс харилцаа, гарангалга, аман секс, хүүхд олох чадваргүй эхнэртэйгээ секс хийхийг хүртэл цээрлэн хоригддог. 2001 онд Мормоны шашны алдартан Армстронг гэгч хүний агуу их потенциалын оргилд хүрсэн хүмүүс цаашид бэлэг эрхтэнгүү олсноор эрхтэй эсвэл эмэгтэй хүн гэж ялгагдхаа байж бүгд тэнгэр дэх бурхны элчнэр болно гэж мэдэгдэж байжээ. Уг шашинд эрхтэй хүн зөвхөн хязгаарлагдмал тоотоогоор үрийн шингэнэ гадагшлуулан дур тавьдаг байх ёстой. Ийм хязгаарлагдмал тоог бурхан цаанаас нь өгдөг тул түүнийг дэмий үрх нь их нүгэл гин. Тэд гар хангалга хийдэг хүний царай нь цусгүй мэт хувхай цагаан
Зовхийг дойрон улаан хүрээ татаж, нүд нь ухархай руугаа шигдэн орж, хагас ухаантай хүнийг шиг харцтай болсон байдаг төдийгүй. Дундаа хар цагтай Улаанбаатар гарах нь эрэгтэй хүн зүүдэндээ дур тавин үрийн шингэнэ гадагшлуулсан хэрэг аж. Эмэгтэй хүний сарын тэмдэг тогтмол бас эрдгийн шинж тэмдэг гэж бичиж байв. Цаашлаад Херберт Армстронг гар хангалга нь биеийг хордуулдаг, мэдрэлийн системийг нураан бүх биеийг саажуулдаг. Бэлгийн бойжилт гүйцэх нас хүртэл гар хангалга хийвэл бэлэг эргэтэн жижигэрэн сул дорой болно. Үүний дээр гар хангалга ёс суртахууны эсрэг гэмт хэрэг өгөөд сүнсээ аврахад саадуулах аюултай. Хүн хамаг тамираа бараад нас барах аюултай гэж сургадаг байжээ. Христийн шашны алдартан маань гар хангалга хийдэг хөвгүүд ба охтыг илрүүлэх зөвлөгөө хүртэл өгчээ. Хөвгүүд буруу үйлдэл хийсэн бол өвдгөн завсраа гараа авчин суудаг. Инээхтэй арцгаа урагш түлхдэг бөгөөд хэвийн бус явдалтай. Огт нь гар хангалга хийвэл сүрье тусах, хавтгай цээрчтэй болох аюултай. Иймд тэднийг ямагт хөлөө ачиж зөрөөлж суудгаар нь ялгаж болно гэж дэмэрчээ. Хөвгүүдийг гар хангалга гэсэн аимшигтай нүглээс салгахын тулд төмсгийг нь авах, өөрөөр хэлбэл агтлах, анусын хэмжээг томруулах мэс засал хийхийг зөвлөдөг байж. Эрэгтэй эсвэл эмэгтэй хүн ижил хүйстэн хүнтэй бэлгийн харилцаанд орох тухай мөн л янз бүрийн онол гарч байлаа. Мөн хуулийн ёсны эхнэр эсвэл нөхрөө мэхлэн бэлгийн харилцаанд орох тухайч янз бүрийн хачин онол тайлбар гарав. Өнөөдөр Америк нэгдсэн улсын зарим мужид эхнэр эсвэл нөхрөө мэхэлвэл шоронд хорих, мөнгөнд торгуул ногдуулах зэрэгээр шийдэгдэг хэвээр. Америк нэгдсэн улсын зарим мужид орол секси эсрэг хатуу хууль үйлчилсэн хэвээр байна. Флорида мужид албан ёсоор гэр бүл болсон хосуудыг орол секс хийх хоригддаг бөгөөд ийм секс хийсэн нотлогдвол 20 хүртэл жил хорих хял ногдуулдаг зүйл анги үйлчилдэг. 1998 онд Жоржиа мужийн Клейтон тойрогт дээд шүүхийн шүүгч Уильям Айсон нь эхнэртэйгээ орол секс хийсэн мужаан Джеймс Мозелийг эрүүгийн хүнд гэмт хэрэг хийсэн гээд 5 жил хорих хялаар шийтгэжээ. Мозелийг ялаа эдлэхээр шоронд ирэхэд алуурчин дээрэмчин гэх мэт босод хоригдлууд шоолж илгээ өштөл инээж байсан гэдэг. Гомосекс харилцаанд өгдөг үнэлгээ олон зууныг дараалан өөрчлөлтсөөр ирсэн түүхтэй. Грекчүүд ийм харилцааг эрэгтэй ба эмэгтэй хүн хоорондын харилцаанаас илүү ихэс дээдс үлдэх ёс төртөө ариун зүйл гэж үздэг байв. Хоорондоо гомо харилцаатай эрэгтэйчүүдээс бүрдсэн цэргийн тусгай анги хүртэл тухайн үед байжээ. Энэ ангин тухайн үедээ хамгийн элит гэж тооцогддог байв. Учир нь хоорондоо биеийн болон сэтгэл санааны харилцаатай болсон эрчүүд тулаанд илүү эрлэхэг ордог аж. Арабчууд гэхэд эмэгтэй хүнийг үүргээ биелүүлэх гэж заяасан бол хөвгүүдийг таашаал ав, амтад хуу жимсийг амтал гэж заяасан байдаг гэж ярьдаг байжээ. Гэсэн атал өнөөдөр дэлхийн олон оронд гомосекс бэлгийн харилцаанд орсон хүнийг цаазаар авах хүртэл хүн дээр шийтгдэг болсон. Зүүдэн дундаа дур тавих, өрийн шингэнэ гаргахыг өрн дахин мөн л олон жилийн турш гаж зүйл гэж тэмцээр ирсэн байдаг. Зарим улсад хөгжмийн зэмсгийн чавхтас авч бэлэг эрхтнийг угаар нь чанга татан боодог байсан бол Африкт наалддаг лентээр битүү ороо наадаг байж. Зарим нь дотор талдаа хурц өргөсөн бүхий тусгай цагиргыг унтахын өмнө эрхтэнтэй угалдаг. Ингээд нойрон дунд нь эрхтэн хөвчөрөхөд өргөсөн шигтгэн орж өвтөхөд хүн аргагүй эрхэн сэрдэг байжээ. Секстэй холбоотой өөр нэг хачирхалтай үзэгдэл Аз тивд байдаг. Малайз ба Индонезид энэ үзэгдлийг коро гэж нэрлэдэг. Коро туссан гэж үзсэн хүмүүс нь бэлэг эрхтэн нь хорчин хатаж жижигэрч байна гэж бүх асуудал болдог. Зарим бэлэг эрхтэн жижигэрсээр бие рүү бүрэн татагдаж орвол нас барна гэж итгэдэг болохоор коро гэмчлэхэд мөнгө цаг хайрладаггүй. Коро юунаас үүдэлтэй талаар маргаан байдагч сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар сэтгэл ихэд төгссөн айсан үед эр бэлэг эрхтний хэмжээ төр хугацаагаар жижигэрх нь байдаг зүйл. Ингээд өөрийгөө коро туссан гэж айх төгсөх үед эрхтний хэмжээ улам багасдаг гэсэн тайлбар өгчээ. Корогоор өвдсөн гэдэг хүмүүсийн дийлэнх нь боловсралгүй мухар сүсгтэй хүмүүс байдаг тул корог дорсон дуйлан шууган нь нисдэг тавгийн талаарх дуйлан шуугантай адил зүйл аж. 1943 онд гал унтраагчийн хороо үйлдвэрлэдэг үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүдийн дунд ажил таслалт хамгийн өндөр байжээ. Нийгэм судлаачид асуудлыг судалж үзэхэд ийм үйлдвэрийн хүүхнүүдийн дунд дөрвөн холоорт нүүс төрөгч нь жирэмслүүлэх нөлөөтэй гэсэн цуу яриа их газраа. Мөн жирэмсэн эмэгтэй оюун ухааны дасгал үзэж харж байгаа зүйлс нь хүүхдэд нөлөөлдөг гэсэн эртний онолын тухай дуугүй өнгөрч болохгүй. Жирэмсэн эмэгтэй хавч худалдан аваад хулгайчлалд алджээ.
Гэтэл бүсгүйн төрсөн хүүхдийн гарын эрхийн хуруунууд нь хавчных шиг ер бусын том адил хэлбэртэй байсан гэж түүхчид жишээ болгон ярьдаг байв. Сарын тэмдгийг тойрсон төөрөгдөл мөн л олон асуудал дагуулжээ. Австралийн зарим газарт нутгийн уугуул иргэд сарын өмнө ирсэн эмэгтэй хүний хажуугаар гарсан эрэгтэй хүн тамираа алдаж эрт хөгшөрдөг гэж үздэг. Өрн дахинд ч ийм төөрөгдөл бий. Тухайлбал сарын өмнө ирсэн үед ваанд орох нь цусыг эм болгон ашигладаг байв. Нэгэн үед уйман өвчнийг эмчлэхэд хүний шинхэн цус сайн гэж үздэг байсан тул сарын тэмдгийн цусыг ашигладаг байжээ. Мөн үүг сарын цусаар домдог байсан түүхтэй. Энэ мэтээр хүний бэлгийн амьдрал секстэй холбоотой зүйлсийн талаарх янз бүрийн гаж сонин гайхмаар онол тайлбар мухар сүсэг дээр тулгуурлаж байв. Харин Монголд сос нийгмийн үед эрэгтэй эмэгтэй хүмүүс олон дахин бэлгийн харилцаа хийх нь эрүүл мэндэд асар хортой. Эр хүний үрийн шингэн нь нуруу нугаснаас ялгаран гардаг тул ясны сэрэгжилт, хөгшрөлт, ядаргаанд амархан ордог гэсэн суртал нэвтрүүлэг хот хөдөөгүй явуулж байжээ.